томоо тус төвчний улирлын үргэлжилж байгаатай холбоотон зөвлөгөө өгье. Хүүтэн сэрүүний улирал та бүхэн хүүхдтэй халуун бүлээн шингэн сайн агуулгах, эрт унтуулах, за хамрыг сайн цэвэрлэх, хоолойгийн сайн зойлуулах энэ дадал хэвшлүүдийг бол өргөжлүүлэн авч хэрэгжүүлээрэй. Халуун бүлээн шингэн зүйл сайн агуулгах, шүлтэй хоол идүүлэн дархлаа дэмжих чухал. Дээрээс нь хүүхдийг бол насанд нь тохирсон тодорхой хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хүүхдийн бие хөдөлснөөрөө бол дархлааны эсүүд итгэж өгд. За мөн эрт унтуулж хэвшүүлэх хэрэгтэй байна. Өглөө оройд тогтмол цагт унтаад сэрж чадж байгаа хүүхдийн дархлаа тогтолцоо хэвэн байна гэж үздэг. Бага насны хүүхдийг өөрийг нь усын нийлгэж сургах, хэвшүүлэх хэрэгтэй. За мөн хоолойг зайлуулж хэвших хэрэгтэй. Тэнцэнс бол буцалсан ус, цай зэргээр зайлуулад яг шаардлагатай үед нь бол эмийн бодисоор зайлуулах хэрэгтэй. Хоолойгоо зайлж чадахгүй байгаа хүүхдэд бол халуун бүлээн шингэн ойрхон багаар уулгаж чиглэг байдлыг нь хангаж хэвшүүлээрэй. Дээрээс нь хөдөлгөөнд бүлэг буюу насан туршид том ах эгч нар нь юм уу эцэг эхийн хөдлөг амьсгалын замын халдварыг тээвэрлэгч болдог учраас нэг хоолойгоо зайлж хэвших хэрэгтэй байна. За тэгээд бага насны хүүхдийг олон нийтийн газраар баг дагуулж явна. Ханиадны шинж тэмдэгтэй байгаа буюу эргэн тойронд нь ханиадны шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд амны хаалтыг зөөж хэвших хэрэгтэй. Зөв ханиах, найтах техникийг бол дадал хэвшлийг бол хүүхдүүдтэй сургах хэрэгтэй байна.